Орой минь хүргээ үзэгчтэй. Тэгэхээр бид нэр өнөөдрийн онцлог сэдвээр зочин ирж бас мэдээлэл авахаар хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Аюун Чимгийг студид ирсэн байна. Өнөөдрийн минь хүргээ танд. За та бүхэн ч гэсэн хүргэе. Өнөөдөр үзэгчтэй мэдээллийг хүрэхэд хүний эрхийн үндэсний байгууллагууд нийлж 11 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Тэгээд энэ удаагийн уулзалт бас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй боллоо. Гол үр дүнгийнхэн талаар та онцлог мэдээллүүдийг нэлээд хүргэхгүй юу? Тэгэхээр жил болгоны 12 сарын 10-нд дэлхийн нийтээр хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгээ комиссийн хувьд бол жилд 2 удаа иргэний нийгмийн байгууллага, төр засгийн байгууллагуудтай түншлэлийн хүрээнд бид нар хүний эрхийн асуудлуудаа ярьдаг. Тэгэхээр нэгдсэн улсын байгууллагаас ч юм уу ялгаа авахгүй жил болгоны 12 сарын 10-наас бүтэн жилийн хугацаатай нэг урайнд ор хүний эрхийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхээр ийм урай логогоо бол тусад гаргадаг байгаа. Тэгээд одоо нодлон жил энэ жилийн 12 сарын 10 хүртэл 365 гэсэн урайтаагаар үйл ажиллагаа явагдсан. За дараа жилийнх бол хүний эрх чөлөө цаг ямагт гэсэн юм урайнд ор тэмдэглэн өнгөрүүлэхээр нэгдсэн улсын байгууллага хүний эрхийн зөвлөлд сайхан тогтоол гаргасан байгаа. Тэгэхээр энэ 365 хоногт хийсэн үндсэндээ хүний эрхтэй холбоотой зөрчил нь юу байсан? Хүний эрхтэй холбоотой гол асуудал нь ямар юм байсан? Яагаад энэ хүний эрхийн асуудлыг өнөөдөр төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хооронд ярих ёстой гэдэг сэдвүүд үндсэндээ өнөөдөр бол яригдсан. Тэгэхээр бас нэг онцлог байгаа. Яагаад тэгэхээр 2015 онд бол Монгол улс нэгдсэн улсын байгууллагын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. За энэ бол аюулгүй зөвлөлийн дараа ордог 2 дахь том байгууллага. Маш өндөр хариуцлагатай, маш том нэр хүндтэй ийм байгууллагын гишүүн болсон. Монгол улс бол түүхэнд анх удаа энэ гишүүнээр сонгогдож байгаа. За хоёрдугаарт нь болохоор 2 удаагийн хүний эрхийн Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг нэгдсэн үндэсний байгууллага авч хэлсэн. За үндсэндээ бол засгийн газраас 20 удаагийн илтгэл явсан гэсэн үг. 4 жилийн завсартаагаар ингэж явдаг. Тэгэхээр эхний илтгэл 2010 онд явсан. За Монгол улсад бол 129 зөвлөмжийг өгсөн байдаг. За 126 зөвлөмжийг Монгол улс хэрэгжүүлнэ гэж амлалт авсан. За энэ зөвлөмжийн хэрэгжилтэн дээр үндэслээд 2015 оны 6 сард энэ хүний эрхийн 2 дахь ээлж хэлэлцүүлэхийн илтгэлийг Монгол Улсын засгийн газар нэгдсэн улсын байгууллагад хүргүүлсэн. За 5 сард хэлэлцээд 2015 оны 9 сард Монгол Улсын засгийн газар 164 зөвлөмж өгснөөс 150 нь бол бид нар хэрэгжүүлнэ гэж ингэж үүрэг амлалт авсан. Тэгээ энэ ажил өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, за төрийн байгууллагуудын хооронд яаж энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх вэ? Энэ төлөвлөгөө яаж гарах вэ? Энэ дээр ямар гол ажлууд хийгдэх ёстой вэ гэсэн энэ дээр анхаарал хандуулж байгаа. За 15 оны 2 дахь ээлж хэлэлцүүлгээр Монгол Улсын засгийн газар төгссөн зөвлөмж нийтдээ нэг 15 дэд хэсэгт хуваагдаад байгаа. За тэн дотор бол эрүүл шүүлтийн асуудал орсон байгаа. Хүн худлаалт гэмтрэхтэй тэмцэгцсэн орчныг сайжруулах асуудал орсон. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, бичил ургацтай холбоотой асуудал байгаа. За хүүхдийн эрхийн асуудал гэж байна. За энэ дээр бас нэг анхаарал татсан юм бол энэ хүний эрхийн үндэсний комиссийн хүний эрхийн үндэсний байгууллагынхаа чадамжийг дэвшүүлэх асуудал байна. Энэ дээр бол хамгийн гол нь чадамж гэхлээр ажлын үр бүтээл биш, гол нь хараат бусаар санхүүгийн хараат бус ийм үйл ажиллагаа явуулах ёстой. Санхүүг нь бол үйл ажиллагаа явуулахад нь хангалттай ингэж хэмжээгээр тавьж өгөх энэ асуудлаар засгийн газар анхаарал хандуулаа гэсэн ийм зөвлөмж өгсөн байдаг. Тэгээ өнөөдөр зүгээр бид нар төр болон иргэний нийгмийн байгууллагатай ярьсан гол ажил бол эрчим орчноо бид нар яах ёстой юм. Иргэний нийгмийн байгууллага төртэйгээ хамтраад юу хийх ёстой энэ зөвлөмжийн хүрээнд. Тэгээд дээрэс нь хүний эрхийн үндэсний байгууллага энийг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэрэгжүүлэх үүрэггүй шүү дээ бид нар. Яг бол хараат бус учраас бид нар хяналт тавих ёстой. Энэ хяналтын механизм энэ ажил дундаа яаж явах ёстой гэдгийг үндсэндээ аль талдаа ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдгийг л ярьж байгаа. Нүүбээс Монгол улсад өгсөн өмнөх зөвлөмжүүд дээр бид нар авсан амлалтандаа ер нь хэр хүрсэн гэж дүгнэж байгаа вэ энэ хүний эрхийн байгууллага? За хүний эрхийн үндэсний байгууллагуудын хувьд бол бид бол уртлын 10 оны зөвлөмжийг хэрэгжүүлсэн гэж хэлэхгүй байгаа. Хэрэгжүүлж чадаагүй. Мэдээж хүлээлттэй байсан юмнууд бол байгаа. Жишээлбэл энэ цаазар ахялттай холбоотой асуудал гэдэг эрүүгийн хуулигаа хүлээчлээ шүү дээ бид нар. Урьдчилан эрүүгийн хууль батлагдчихжээ тийм. Тэгэхээр эрх зүйн орчин тэгээд цаг хугацааны хувьд хүлээлттэй байсан юмнууд бол байгаа. Гэхдээ олон улсын хэмжээнд үнэхээр энэ 129 зөвлөмжийг Монгол улсын засгийн газар бүрэн хэмжээгээр хэрэгжүүлнэ гэж үтсэн бол 164 зөвлөмжийг өгөхгүй.
Хангалтгүй байсан учраас зөвлөмжийн тоо нэгдүгээр өсөж байгаа. Хоёрдугаарт нь мэдээж бас нөгөө талд нь арай эргээр харах юм бол ажил хийж гин. Гэхдээ энийг бүр сайжруулж байгаа олон зөвлөмж өгсөн байхыг бас үүсэхгүй. Тэгэхдээ саяны одоо энэ 15 оны 9 сард өгсөн энэ 6 сард өгсөн зөвлөмж бол нэлээд багслагдсан зөвлөмж байгаа. Яа тэгэхээр жишээлбэл одоо эмзэг бүлгийн хүмүүсээ штэ ядуу байна. Өшөө дээрээс нь ялгарлан гадуурхалтан дээр суурлагдсан янз бүрийн одоо үдсэн ядалтууд байж гэн тэ зөрчлүүд хүнийхэн зөрчлүүд байж гэн. Шинээр одоо дэлхийн нийтийн хэмжээнд анхаарал татж байгаа хүнийхэн зөрчил тэр дундаа бэлгийн ижил чигээрэмжтэй хүмүүсийн эрхийн асуудлыг эрх зүйн орчинд бол зохицуулаа гэж. Тэгэхээр энэ дэр нэг юм анхаарах хэрэгтэй. Юу гэхээр тухайн олон улсын гэрээ конвенц болвол нэг улсад зориулагдаж хизээж гардаггүй. Энэ бол дэлхийн нийтийн хэмжээнд хүний эрхийн зөрчлийг багцлж гаргадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай зам заашил шашин шүтлэг эрх зүйн орчин өөрөө ямар байна гэдэг тухайн одоо гэрээ конвенцийг нэгдэж ороход тухайн гэрээ конвенцийг шаардлага тавихад нөлөөлдөггүй. Тийг бол хатаа ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ дээр ганцхан боломж байгаа. Юу гэхээр тухайн гарсан гэрээ конвенцэд Монгол улсын засгийн газар их хурл нэгдэж орохоос өмнө тайлбар хийж болдог. За манайх энийг хэрэгжүүлэхгүй байна. Энийг бид нар хүлээн зөвшөөрөд хэрэгжүүлнэ. Тайлбар хийгээгүй орсон гэрээ конвенцийг бол тухайн улсын засгийн газар заавал биелүүлэх хэрэгтэй. Заавал биелүүлэх хэрэгтэй. Тэгээд тийм заавал биелүүлэх үүрэг хүлээсэн учраас бид нар одоо ингээд биелүүлж чадахгүй байна. Энэ нь ингээд байна. Энэ болохгүй нэ гэдэг тайлбар хүлээж авахгүй. Болохгүй болчиход байна. Яг энэ нүүбээс өгсөн энэ одоо бидний зайлшгүй одоо биелүүлэх ёстой зөвлөмжүүд дотор одоо хамгийн олон хүнд хамаатай гэдэг юм уу те хамгийн одоо нийтлэг ийм зөрчлүүд гэх юм бол ямар зөрчлүүд байна бид нар одоо нийт тэргүүн засах шаардлагатай. Жишээлх юм бол бидний одоо нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх буюу энэ утаа, за дээрээс нь гудамжинд зүгээр ингээд явж байхад дээрээс тоосоо унцдаг, дээрээс байдлын төмөр унцдаг энэ амьд явах хэрэгтэй холбоотой зөрчлүүд гээд ийм том зөрчлүүд бол биднэрт хамгийн одоо бүгдд нь хамаатай асуудал юм болов уу гэж хараад. Би бол санал нэг байна өөртөө чинь. Яг тэгэхээр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн энэ хангалтыг түр хариуцах хэрэгтэй. Түр юугаар хариуцах хэвээр. Төрийн төр гэдэг бол юу юм ер нь? Төр гэдэг ч хүмүүс л байгаа хэвээр. Төрийн алба гэж байна тийм үү? Төрийн албаар дамжуулаад тухайн эрхийг тухайн асуудал хариуцсан төрийн бүх шатны байгууллага албан тушаалтан ажилтан шиг тий ажил мэргэжлтэй эзэн шиг үүрэг хариуцлага ухамсарлсан тэгээд мөрдөгдөж байгаа дүрм журмууд нь маш тодорхой байх хэрэгтэй. Тэгжээж энэ асуудал жидрэх хэрэгтэй байхгүй. Одоо та нар ингээд харахад хичнээн тэр бом төрөг бид нар утгаан зарлаа гэж яриад байна. Гэхдээ хаана байгаа? Гэтэл тэрний одоо үүрэг хариуцлагын механизм өнөөдөр тэгвэл хаана байгаа юм? Өнөөдөр одоо ингээд бид нар гудамжинд харахад л одоо өнхийн үнэрл үнэртэл явж шít. Тэгвэл энэ одоо гудамжтай доржиг аваачаа цэвэрлэх байгууламжийг чи зас гэхгүй шít. Хариуцсан байгууллага нь байж байна. Төсөв хөрөнгө нь байж байна. Засгийн газар нь байж байна, тийм ээ. Яагаад энэ асуудал дээр тэр олон улсын өмнө за бүр Монголоо болиё те тэр олон улсын өмнө хүлээсэн үүрэг энэ олон ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд байх энэ өвчлөлийг таслан зогсоох үйл ажиллагаа маш тодорхой эзэнтэй үүрэгтэй хариуцлагатай ийм юм хийх хэрэгтэйг өнөөдөр өгүүлээд байгаа. Өнөөдөр үндсэндээ бол бид нар зөвхөн ярихын хувьд бол маш сайн ярьж байгаа. Бараг хүн болгон үнийг ярьж шүү. Тэгтэл энэ хүний ирэх гэж ярьсан юмны шин цаанаар ажиллаа хийхгүй байх гэж нэг хэсэг бүлэг хүмүүс рүү ингэж дайрах биш цогцоор нь байх хэрэгтэй. Тийм учраас одоо өнөөдөр гарч байгаа тушаа шийдвэр хүний ихтэй холбоотой байх ёстой. Төсөв өнөрхийн мэдрэмжтэй байх ёстой. Тэрнээс ч нөө монголчуудын ярьдгаар нэрсэн хойно хашгирах бэгчээр бид нар өвчнө олон хүн уушгины өвчтэй эсвэл одоо амьсгалын замын өвчтэй болсон хойно бид нар эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй ч гэж хашгирах ямар ч шаардлага байхгүй байхгүй. Тэгээд яг энэ дээр энэ бидний одоо бүгдд нь хамаатай энэ нийтлэг эрхүүдтэй холбоотой яг ийм тодорхой шаардлагыг одоо шийдвэр гаргах төвшөнд ийм тавья гэсэн хэр дуу хоолой жишээлх юм бол өнөөдрийн уулзалтан дээр сонсогдсон бол тэ энэ дээр ямар нэг дөрвтэй одоо шаардлага тавихгүй болч гэдэг юм уу те тийм одоо хүсэл зориг бол харагдахгүй байгааг бид нар өнгөрсөн жилүүдээс бол харж байна шүү. Яг өнөөдөр бол үндсэндээ бас айгүй онцлог уулзалт болсон. Ягаад тэгэхээр та бүхэн мэдж байгаа нэрийн олон улс төрийн эрхийн олон улсын пакт, эзэн засгийн нийгэм соёлын эрхийн олон улсын пакт гэдэг энэ маш том баримтчиг байхгүй юу? Одоо дэлхийн бараг үндсэн хуульчийн хүний эрхийн тоглол гэж явж штэ. Тэрний дараа ордог баримтчиг. Энэ баримтчиг байгуулсан 50 жилийн болж байгаа. Тэгээд дэлхийн бүх улс орнууд
энэ 50 жилийн ойг өнгөрүүлэхтэй холбоотойгоор эрх зүйн орчин үйл ажиллагаа бүх гаргаж байгаа шийдвэрээ энэ одоо нэгдэж орсон орнууд энэ баримтчилт нийцүүлэх ёстой гэсэн ийм л одоо ажил өрнөж шít. Тэрүүнтэй холбоотойгоор өнөөдөр ирсэн төр яамдын одоо ажлууд ирлээ тий. Төрийн бас байгууллагын ирлээ. Даашаа бүр энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх төрийн бас байгууллагын эвслийн хүмүүс бүгд ирлээ шít. Шууд дээрэс нь манай одоо өнөөдрийн комиссар орон тооны бас зөвлөгөөж 19 одоо байгууллагын хүмүүсийг нэгтгэсэн ийм одоо байгууллага байж байгаа. Тэгэхээр энэ орон тооны бас зөвлөлийн гишүүд бүгд ирсэн. Тэгэхээр нөгөө олонний хүч олонгүй далаа гэдэгтэй адилхан бид нар бол гарч байгаа шийдвэр хууль тогтоомж энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд засгийн газарт орох гэж байгаа тогтоолын төслийг өнөөдөр танилцуулж байна тийм. Тэгэхээр тэр тогтоолын төсөл маш оновчтой тогтоолын төсөл болсон гэж харж байгаа. Үйл ажиллагааг энэ хариуцах эзэнтэй, хариуцах яамтай тэр бэлтийн хугацаатай бүх юмтаар гаргаж өгч байгаа. Тэгэхээр бид нар цаасан дээр өмчөд төгшиг амрах юм байхгүй. Хамгийн гол нь бидний хүсэж байгаа юм юу гэхээр бид нар юу өнөөдөр хүсэж байна гэхээр шийдвэр хүндэл очих хэрэгтэй. Бид нар хүн л юм чинь тийм үстэй. Хүний эрхэл ярьж байгаа бол хүндэл очсон шийдвэр байх хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн энэ төрийн бас байгууллагууд энэ түншлэлийн уулзалт бол маш үр дүнтэй болсон. Яг л бид нар гаргаж байгаа проблема нэг нэгийг шүүмжлэх биш ойлгож байна. Хамтраад хий. Хамтраад хүнээ хүргэе, хүнээ хамгаалъя, эрх зүйн орчныг бий болгоё гэдэг шийдэл өнөөдөр хүлээн шүү дээ. Яг энэ эрх зүйн орчныг одоо бий болгохын тулд тийм ээ 2016 онд хүлээгдэж байгаа гол шийдвэрүүд юу байна? Ямар одоо хүний эрхийн төлөв байдлыг дээшлүүлэхийн тулд тийм ээ ямар шийдвэрүүд гарах ёстой гэж хүлээгдэж байгаа. Одоо жишээлбэл бид нар чинь түрүү хэлсэн шүү дээ. Тайлбаргүйгээр нэгдэж орсон олон улсын гэрээг бүгд нийцүүлэх ёстой. Одоо хамгийн түрүүнд Монгол улс 2014 оны 12 сард эрүүл шүүлтийн нэмэлт протокол нэгдээд орцсон. Бүтэн жилийн дотор үндэсний механизмыг байгуулах хэрэгтэй. Энэ хүлээгдэж байгаа. Энийг олон улс харж байгаа. Одоо саяны ирсэн зөвлөмжтөр хүртэл та нар энийг яаралтай байгууллаа гэсэн юм зөвлөмжийг өгсөн байж. Ишүү дээрээс нь одоо энэ хүн уралдаалгатай холбоотой гэмт хэрэг эрх зүйн орчныг сайжруулах асуудал байж. Гэрүүлийн хүчирхийллийн хуулийг эслэн батлах байж тийм ээ. Тэгээ хүүхдтэй холбоотой хүүхдийн эрхийн энэ эрх зүйн орчныг эрхийг хамгаалах эрх зүйн орчныг босронгуйлах ажлууд хүлээгдэж байгаа. Яагаад өнөөдөр бид нар хүүхд хамгаал гэж яриад байна тийм үү? Ачир дээр хүүхд хамгаалж чадж байгаа юу? Үгүй юу? Энэ бол үндсэндээ бүр дүнэлтээр гарах хэрэгтэй. Тэгжээж бид нар энийг бодтойгоор хэрэгжүүлэх ажил хийнэ. Гэтэл одоо жишээлбэл ингээд комиссар хийж байгаа үйл ажиллагаануудыг ингээ харахаар хүүхдийн эрхийн хамгааллын асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, үндэсний цөөнхийн асуудал, тийм ээ, хөдөлмөрлөх эрхийн асуудал, эмэгтэйчүүд, гендер гэдэг бүх эрхийн асуудлыг бид шалгалт судалгаанууд хийж байна. Дээрээс нь одоо жишээлбэл хамгийн хаалттай гэж яригддаг хилийн цэрэг, зэвсэг төвшин жанжин штабын харьяа, цэргийн анги нэгтгэлүүдийн хүний эрхэнд ажиллагчдын эрхийн асуудлыг бид судалж гаргаж ирж байна. Гэтэл нийгэм бол үндсэндээ юу хүлээж авч байгаа гэхээр эдгээр дандаа ялтантай ажилтдаг. Үгүй ялтантай ажиллахгүй байгаа. Бүх ямар л одоо хүний эрхийн зөрчил гарч байгаа салбар байна. Ямар хүний эрхийн зөрчил гаргаж болзошгүй салбар байна. Тэр болгонлоо бид нар үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа. Гэхдээ биднэрт хүндрэл байгаа. Өнөөдөр одоо 26-7 хүнтэй төвд ажилладаг комисс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах гэдэг шүү дээ. Аймаг болгонд бид нар нэг ахлах мэргэжлэнтэй болсон. Тэгээд нэг хүн өстой оргуу байснаас охинтой гэж нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар бол тэр мэргэжлүүдээр дамжуулаад бас их мэдээлэл авч байгаа. Шаардлагатай бол бид нар орон нутагт очиж байгаа. Тэгэхээр хэл хязгаар ямар нэгэн лимит тогтоогоогүй тийм л одоо газар дээр Монгол улсын хаач бид нар очиж ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр бол заашгүй ярих нэг чадвартай холбоотой асуудал бол төсвийн асуудал байна. Төсөв маш хангалтгүй, маш одоо бүр би яг асуух гэж үлээ энэ дээр асар одоо хүндрэлтэй төсөв батлагдсан ш. За хүн бүхэн тэгш хэрэгтэй байх хэвээр бид нар одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй, үзэл бодлоо чөлөөтөр илэрхийлэх хэрэгтэй гэх мэтчлээ одоо ардчлалыг хүсэж одоо шаардаж байсан хүмүүс өнөөдөр шийдвэр гаргах эрх мэдлийг гартаа атгаж байгаа. Дээрээс нь Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Энэ утгаараа харах юм бол хүний эрхийг одоо дээшлүүлэх ийм шийдвэрүүд гаргах нөхцөл нь бүрдчихсэн юм шиг харагдаж байна л да. Яг гарч байгаа шийдвэрүүдээс та бүхэн хүний эрхтэй одоо анхаарал хандуулж байгаа тийм мэдрэмжийг, тийм хүсэл зоригийг олж харж байна. Яг гоо ярьдгийн. Ярих бол зөндөө ярьж байгаа. Тэгэхээр одоо би бол энэ хүний эрхийн зөвлөлт гишүүнээр орсонд нэг талаар бахархаас гадна нөгөө талаар би бас ашигтай гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр тухайн улс штэ нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлд ажиллахдаа маш олон шалгуурыг хангасан байх ёстой. Тийм учраас тэр дэлхийн 172 орн та нар чадна шүү гэж итгэл хүлээлгэж манад өгсөн байхгүй саналаа. Тэгэхээр тэр олон улсын итгэлийг манайх өөрийнхөө үйл ажиллагаар дамжуулж олон улсад гаргах ёстой. Тэрнээс тэнд очиод хүн манайх инглиш шүү гэдэг ярьдаг юмыг тэд нар сонсохгүй.
хүний эрхийн үндэсний байгууллагад ямар илтгэл тавиад байгаа юм? Ямар илтгэл их хурлаар хилцүүлээд байгаа, ямар зөрчил зөнхлөд байгаа, олон улсад энэ байдал нь харьцуулахад ямар төвшөнд байгаа ингээд олон шалгуурууд байна шүү дээ. Тэгэхээр эрхгүй шинж одоо нөгөө нэрээ бодно те. Ишөө дээрээс нь бас Монголын нөхцөл байдлыг тэр олон улсад ингэж өндөр үнэлүүлж байгаа юм чинь хүссэж бүх шийдвэр, бүх тогтоол, бүх хүний эрхтэй холбоотой асуудлууд бол маш мэдрэмжтэй болно гэж би хараад байгаа шүү. Жишээлх юм бол одоо 2016 оны төсвийг сайхан баталсан. Тэгээд энэ төсвөөс та ер нь хүний эрхэндээ хэр санаа зовж байгаа тийм одоо шийдвэрийг олж харав. Би бол олж хараагүй. Нэн үг хэлэхэд. Манайх 15 жилийн турш Монгол улсад байгальд 15 жил болж шүү дээ. 15 жилийн хугацаанд тэр бумар батлагдсан төсөвтэй жил нэгч байгаагүй. Нодлон хамгийн одоо өндөр төсөв нэг 800 хэдэн саяар батлагдсан. Энэ нь эренблэх юм бол одоо салбаруудад ингээд хуваагдаж байгаа төсвөр хамгийн бага. Одоо тэгээ 16 оны төсөв харсан чи ийм төсөв орж ирсэн шүү дээ. Одоо сурчлагын одоо материалууд шүү дээ. Одоо ингээд ном сонин дээр бид нар чинь байхан хүний эрхийн юмнууд гаргаж байгаа шүү дээ. Сурчлагынаас тэг төгрөг. Та хэрвээ ажиллаа хийж явж байгаад хөдөө гадаад дотоодод энтэх юм бол танд даатгал байхгүй. Тийм үү? Яг хүний эрхийн салбарт ажиллаж байгаа. Одоо ажил өргөг үүсгэж явж байгаад та байхгүй. Дээрэс нь одоо сургалт сурчлага гэж байгаа шүү дээ. Одоо бид нар чинь байхын сургалтууд ингээл хөдөө орон нутгад явж хийж шүү дээ. Тэр сурчлагын дээр 17 сая төгрөг тавьсан. Одоо жишээлбэл нодлон 20 сая төгрөг тавьсан юм байлээ. Тэгээд 14-ийг өгчөөд бусдыг өгч чадахгүй гэд хаацсан. Тэгэхээр магадгүй одоо тэр 17 сая төгрөг 10 сая төгрөг болоод ороод ирэхээ би үгүйсэхгүй. Тэгэхээр үндсэндээ энэ төсөв бол яг би төсөв дээр яагаад ингэж яриад байна гэхээр бид бол ажил хийх ямар ч нөхцөлгүй болчих. Яг нь мэдээж одоо хөдөө орон нутг руу явахгүй байж болж байна те. Гэтэл хяналт шалгалт гэдэг юм хүний эрхийн салбарын хамгийн гол үзүүлэлт гэдэг байхгүй юу? Хяналт шалгалт, сургалт, сурталчилгаа байх хэрэгтэй, судалгаа байх хэрэгтэй. Гэтэл одоо шил бид нар 7 хоног болгон 461 дээр очиж шалгаж байна тийм үрэл. Энэ бензиний мөнгө байхгүй. Тэгээд одоо хөдөө орон нутагт Монгол бас төвлөрсөн 25 хорих ангитай. 25 хорих анги дээр очих ямар сардал байхгүй. Одоо тэгж ойлгож болно. Тэгэхээр үндсэндээ бид нар улсын хурлд тэгэхээр хүний эрхийн асуудлыг хүнээ одоо хамгаалахын асуудлыг төвчиж болох зардал гэдээ үзсэн юм байна тий. Ингээд одоо бид тэгж л одоо болоод байгаа ш. Тэ цалингийн зардлыг 10%-аар тандсан тий. Тэгэхээр одоо манай ажилтнууд 24-5 хүнээс ч одоо дахиад хүн халах уугүй юу гэдэг асуудал бас гарч ирж байгаа. Тэгээ аюулгүй байдал. Одоо жишээлбэл одоо манай хүний эрхийн комиссад ажиллаж байгаа одоо ер нь хүний эрхийн төлөө бүх ажиллаж байгаа хүмүүс хүний эрхийн хамгаалагч нар байна шүү дээ. Хүний эрхийн хамгаалагч нарын хамгаалтын асуудал Монголд ерөөсөй байхгүй. Огт байхгүй. Тэгэхээр энэ хамгаалтын асуудал дээрэс нь одоо бид нар чинь дандаа маш онц аюултай бүс нутагт заримдаа ажиллана шүү дээ. Бүсэд ажиллана шүү дээ. Тэгэхээр одоо тэр зоонд орж хахад тухайн хүний эрхийн комиссийн ажилтан хэрвээ ямар нэгэн байдлаар эрүүл мэнд амин насанд нь халдлага үйлдэл байхгүй даатгад юу ч байхгүй л гэж ойлгох хэрэгтэй. Төсвөлт нь 1 минут гарan үлдсэн байна. Энэ хугацаанд та ер нь энэ шийдвэр гаргагчдад хандаж бас дуу хоолойгоо хүргэхгүй юу? Одоо юу гэдэм бэ? Хүний эрхийг одоо бид нар ирэмблэх утгагүй байх л та тий. Энэ жилд бид нар илүү сайн ажиллах хэрэгтэй ч гэдэг юм уу, илүү сайн хамгаалах хэрэгтэй гэдэг. Гэхдээ бид нар нөгөө нүүбийн хүний эрхийн зөвлөлийн гишүүн болчихсон гэдэг утгаараа илүү олон улсын одоо үүрэг хүлээж байгаа гэдэг утгаараа энийг далимдуулаад ч гэдэг юм уу те 2016 онд те ямар одоо шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй, яаж анхаарах хэрэгтэй энэ дээр бас та. Би бол одоо энийг аягүй сайн мэдж байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Яа тэгэхээр 1966 онд батлагдсан энэ хүний эрхийн одоо хоёр том биелээ шүү дээ. Эдийн засгийн нийгэм солиор эрх, иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт 2-ын 50 жилийн ойг улс орон болгон тэмдэглэхээр ингэж үйл ажиллагаа эхэлж байна. Тэгэхээр энэ хоёр том пактад нийгмийн бүх салбарууд хамарч байгаа. Эрүүл мэнд, боловсрал, хууль, хяналт, одоо шашин шүтлэг тийм ээ, гэр бүл, эмэгтэй, ялгуурлан гадуурхаж болох гэсэн. Энэ бүх заалтууд энэ хоёр пактад байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр пактыг үндсэндээ Монгол улс айл 1976 онд, 77 онд тий одоо бид нар 74 онд сойрхон батлаад гар шиг зураад ингээд нэгдэж орох процесс нь явсаар байгаа 76 онд эцсийн одоо процессор манайх нэгдсэн. Одоо Монгол улс нэгдэж ороод 40 хэдэн жил болчихлоо шүү дээ энэ пактад.
Конвенцэнд батлагдаад 50 жил. Тэгэхээр энэ конвенцийг бол Монгол ерөөс ямар ч тайлбаргүй энэ том биелэг хэрэгжүүлэх гээд баг үндсэн хуулийн дараах хэмжээнд орохоор том баримтчих байхгүй юу. Тийм учраас энэ гаргаж байгаа шийдвэрүүд, энэ хууль тогтоомжууд энэ хоёр фактын үнслэж гараасаа билээ те. Энэ олон улсын гэрэг конвенцуудыг одоо хууль, хүчний байгууллага, одоо төр захиргааны байгууллага үйл ажиллагаанд хэрэглээсээ билээ. Тийм учраас бид нар албан ёсоор одоо 4000 ширхгийг сая Швейцар хөгжлийн агентлагийн тусламжтайгаар хэвлж тарааж шин. Тэгэхээр энэ одоо залтуудыг аль шатанда бүх байгууллагууд үзээсээ хараасаа тэр сургалт номондоо хэрэглээсээ тэр шийдвэр гаргахтаа тусгаасаа тий хууль шүүхийн байгууллагын одоо тэр хүмүүсийг ялгахтаа шийдэхдээ захирамж гаргахтаа энэ олон улсын гэрэг конвенцийн заалтыг хэрэгэлдэг болоосоо гэсэн юм л одоо үг хэлэх байна. За баярлалаа танд бидний цаг гаргаж мэдээлэл өгсөнд. Үзэгчдээ бид нэр хүний эрхийн асуудлаар ярилцлаа. Манай дараагийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж үзнэ.